За одоогоор 1915 хүн хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Сарын цалин нь нэг хүн тус бүр 1 сая 200 мянган төгрөг цалин. За гол асуудал нэгдүгээрт Монгол улсын үндсэн хуулиар Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгж нь аймаг, хот, сум, дүүрэг, баг, хороо гэж хувааж байгаа. Хэсэг гэж байхгүй. Тэгэхээр энэ бол үндсэн хуулийн бус бүтэц бас ажлын байр оронтой болж таарч байна. За ингээд хэсгийн ахлагч нарыг бол маш олон жил үндсэн хуулийн бус юм оронтойг төсвөө санхүүжүүлж ирсэн. Төсвөө жилээс жил нэмэгцээр угаад ингээд сая 200 мянга болоод хүн нэг бүр сая 200 мянга болоод бас нэг хэдэн жилийн өөр үсэж байна. За энийг л байж болохгүй гэж байгаа. Яг тэгэхээр хэсгийн ахлагч бол шулуухан хэлэхэд яг ирэх барьж байгаа намын сонгуулийн бүс үед сонгуулийн ажлыг хийдэг. Сонгуулийн үеэр тэр сонгуулийн бүс үеэр хийсэн ажлынхаа үр дүнг үзүүлдэг ийм үүрэг хүлээсэн хүмүүс. Цаасан дээр бол төрийн мэдээллийг хүмүүс хүргэх, гэмт хэрэгтэй тэмцэгтэн туслах шиг тийм ээ. Нэг юм төрийн ажил туслагчийн үүрэг. Энэ бол Монгол улсад хэрэггүй. Одоо жишээ ялангуяа мэдээлэл хаалга тогсч орж өгдөг хүн бол Монгол улсад хэрэггүй. Монгол улсад төрийн үйл ажиллагаа нэгжиндээ ажил хийж байгаа. Тэнд төрийн албаагч нар байж байгаа. Жишээлбэл нийгмийн ажилт ингээд бүр орон тоотой хүн байж л байгаа. Энд заавал нэг хэсгийн ахлагч гэдэг нэртэй хүн байгааг энэ үндсэн гол шалтгаан бол сонгуул. Тэгэхээр энийг бол өнгөрсөн сонгуулиар өөрийн биеэр үзсэн. Сая улсын тойргоор ажиллаж явах үедээ хэсгийн ахлагч нар хэрхэн хүмүүсийг гэрт нь хорддог, өөр намын гишүүний уулзалт байвал хэрхэн барьдаг вэ гэдгийг нүдэрээ үзсэн. Учираас энэ дээр бол маш хатуу эсрэг байр суурьтай байгаа. Тэгээд энэ бол анх удаа яригдж байгаа юм шиг олон жил яригдсан. Гэхдээ Монгол Ардын нам дангаараа үнэлэхгүй олон байсан учраас шийдэгдээгүй. Тэгэхээр одоо бол ардчлал намын 42 гишүүн нийлж байгаа дундаасаа ажил хэсэг байгуулаад хуулийн төслүүдэд боловсруулсан одоо өргөн барьна. Хизээ өргөн барихаар одоо ерөнхийдөө төсөл бэлэн болцсон. Тэгээд хууль тогтоомжийн хуулиараа бид нар тодорхой бүрдүүлбэрийг хангах ёстой. Энэ олон нийтийн санал авах ёстой, засгийн газраар санал авах ёстой, сайтад байршуулад ингэ явах ёстой. Тэгээд энэ бүгдийнхаа дараа гэд үзэхээр нэг ойролцоогоор 1 сар биднэрт бол хэрэгтэй байх. Тэгэхээр ингээд өргөн байрна. Ямар ч оноос өмнө өргөн барьчих болов уу гэж бодож байна.